хүн бүхэн шаардахгүй бол хэрэгжихгүй. Замынхаа стандартыг сайжруулах хандаад байна. Төслийн стандарт одоо индекс бол нэлээд доогуур яваад байгаа нь. Налуу зам хэвэл өгвөл сайхан л Стандартыг хууль мэд хэрэгжүүлдэг, хэрэгэлдэг, шаарддаг болцгоё. Даяар шичвэ дэлхийн ертөнцийн мэдээллийн 90 зууны хөгжилтэй хөл нийлүүлж, дэвшилтэт технологи, олон улсын тэргуун туршлагыг нэвтрүүлж, төрийн үйлчлэгийг цахимжуулж, чанар бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого улсын хурал засгийн газрын хэмжээнд явж байгаа. Эргэн аж ахуй нэгжид төрийн үйлчлэгийг хурдан шуурхай үр дүнтэй хүргэх нь нэн тэргүүний зорилго юм. Дээрх зорилтын хүрээнд стандарт хэмжил зүүн газар Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартын мэдээллийн нэгдсэн сан шинжилж илүү хүртээмжтэй найдвартай болгоод байна. Судалгаа авсны үндсэн дээр бид нар нийтдээ 26 ажил үйлчилгээг одоо захимжуулах зайлшгүй шаардлагатай гэдэг тооцоо судалгаа гаргаж ирсэн байдаг. За энэ ажлын хүрээнд бид нар хамгийн анх ямар ажил хийсэн бэ гэхээр E-стандарт Gov цэгмээ олон улсын түвшинд хүрэх ёстой. За энэ дээр ямар ажил хийгдсэн бэхээр E-стандартыг бол хэн хаанаас ч ямар ч хэлбэрээр тэр стандартыг бол татаж үзэх тэр боломжийг олох ёстой. Хоёрдугаар асуудал нь бид нар Монгол улсын иргэн ямар стандартыг бид нар үзэх боломжтой байна гэдэг бол хаанаас захимаар аваад үзэх тэр боломжтой байдлыг бол бүртгэх зайлшгүй шаардлагатай болсон. За манай Масамцэг Gov цэгмээ гэдэг стандартын сайт байдаг. Тэр нь мал захим сайт маань бид нар стандартын байгууллага байж бид нар 46% нь бэлттэй тэм стандартын сайттай байсан. Тэгээд энэ хоёр ажлаас л бид нар анхныхаа ажлыг хийжсэн. Одоогийн байдлаар бол E-стандарт Gov цэгмээ манай Монгол улсын иргэд бол Монголиороо дамжаад орчиж байна. За гар утаснасаа дамжаад орчод хаанаас ч хинч Монгол улсынхаа стандартыг үнэгүй үзэх тэр боломжийг харуулж өгсөн. Дээрэс нь ISO-гийн стандартын 30% нь үнэгүй үзэх тэр боломжийг гаргаж өгсөн байдаг. За хоёрдугаар асуудал Масамцэг Gov цэгмээ бид нар бол шинжилсэн олон улсын стандартын түвшинд хүргэсэн. За бид нар цаашдаа ямар ажил хийх ёстой юм бэ гэдэг тухайн үед аваад үзэхэд бол бүтээгдэхүүн тогтолцоог баталгаажуулалтын 8 ажил үйлчилгээг бид нар сайжруулах. Одоо иргэд рүү чиглэсэн ажил үйлчилгээг бол захимжуулах шаардлагатай болсон. Дээрээс нь хэмжил зүүн чиглэлийн 4 ажил үйлчилгээг бид нар захимжуулах шаардлагатай болсон. За энэ дээр бол холбогдох чиглэлийн дагуу төрийн худалдаа авах ажиллагааны газар захиалга өгч одоо холбогдох компаниуд шалгараад одоо энэ 12 ажил үйлчилгээг одоо захимжуулаад одоо нэвтрүүлээд явж байгаа. Монгол Улсын засгийн газрын төвхөрөх агентлаг стандарт хэмжил зүүн газрын 2023 оноос хойш стандарт хэмжил зүүн газрын үйл ажиллагааг захимжуулах байдлаар дотоод болон гадагшаа урсгалтай бүх үйл ажиллагаагаа захимжуулах ажлын хэсгийг байгуулж тухайн ажлын хэсгийн хүрээнд бол 26 ажлын даалгаврыг гаргаж ирсэн байдаг. За энэ ажлын хүрээнд стандарт хэмжил зүүн газрын захимжуулалтын ажлыг бид зөвхөн 2024 оны 6 сараас эхлэж эрчимтэй хийж эхэлсний үр дүнд Монгол Улсын хэмжээнд мөрдөж байгаа стандартын мэдээллийн нэгдсэн сангийг бол дахин шинжилсэн байдаг. За энэ дахин шинжилсэн үйл ажиллагаа нь өөрөө Монгол Улсын хэмжээнд мөрдөж байгаа бүх стандартуудыг Монгол Улсын иргэд аж ахуйн нэгж бизнес эрхлэгчид маань бол харах, үзэх, унших боломжоор бол юм хангаж өгөхөр бол зорьсон. Мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан цомхон чадварлаг төрийн бүтцийг цогцлон бэхжүүлж, өрсөлдөх чадвартай бүтээлч иргэдийг бий болгож, дижитал эдийн засгийг хөгжүүлэн Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлж, цахим үндэстэн болох зорилтыг Монгол Улсын засгийн газраас 2022 онд дэвшүүлж байсан. Цахим шилжснээр байгууллагын ил тод байдал, эрх мэдэл, чиглэлэг, хариуцлагын тогтолцоо сайжирч, мөргүү зардал буурах юм. Ажлын үр дүнтэй арга барил нэвтэрч, цаг хугацаа, төсөв хөрөнгө, боломжит нөөцийг хэмнэж, бүтээмжч нэмэгдэх юм. Стандартыг бид нэгдүгээр тавьж байгаа шалтгаан бол маш тодорхой. Зардал хэмнэх, хүнд суртал, за альва одоо ойлгомжгүй байдлыг зохицонд нь оруулах, хүнд сурталыг багасгах зорилгоор бид нэр стандартын одоо шинэ тогтолцоог бүрдүүлэхийг зорж ажиллаж байгаа. За энэ хүрээнд бол бид бүх салбарт стандартыг хэрэгжүүлснээр хамгийн нэгдүгээрт одоо ийм тариа хоол хүнснээс эхлээд чанартай бараа бүтээгдэхүүн баталгаатай үйлчлэгийг авах боломж бүрдэнтэй. Хоёрдугаарт бол нийгмийн бүх салбарт альва хөгжлийн бодлогыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэх боломж бүрдэж. Гуравдугаарт улс орны өмнө тавьсан томоохон хөгжлийн бодлого зорилт, өөрөөр хэлэх юм бол Алсын хараа 2050 бүрширсэн хөгжлийн бодлого, шинэ хоршоо хөтөлбөр энэ бүхэн бол өөрөө альва зүйлийг хийж хэрэгжүүлэхдээ бид ажлыг эзэнтэй, эзний хариуцлагатай хариуцлагын
өөрийн стандарттай болгож чадах юм бол одоо бидний энэ элдв одоо хүндрэл бэрхшээлүүд маш амархан богино хугацаанд цэгцэндээ орох юм байна. Тийм учраас бид одоо нэгдүгээр энэ стандартыг цахимжуулах, импортоор болон экспортоор орж гарч байгаа бараа бүтээгдэхүүн цаашлах юм бол дотоодын үйлдвэрлэлийн бүх бараа бүтээгдэхүүнүүдийг цахимжуулаад цахим одоо систем нэвтрүүлснээр бид энэ одоо бараа бүтээгдэхүүнүүдийн гарал үүслээс эхлээд за мөн одоо хүчинтэй хугацаа тэгээд орч найрлага бүр цаашлах юм бол одоо бүх төрлийн одоо үйлдвэрлэлийн баталгааг нь хангаж байгаа эсхийг хянах юм бол нөхцөл бүрдэх юм. Энийг яаж бүрдүүлэх вэхээр бид гайл, мал эмнэлэг за тэгээд одоо хур дан гэх системүүдийг холбосноор бүх одоо бараа бүтээгдэхүүн хилээр орж ирж байгаа хүүхдийн тоглоомоос эхлээд барилгын материал, паркет шалнаас эхлээд бүх будаг шунхаа хянах боломж бүрдэнэ. За хүнсний бүтээгдэхүүнүүдээ бүгдийг хянана. За болохгүйг нь бол хил дээрээс нь буцаах хэмжээний, оруулахгүй байх хэмжээний юм боломж нөхцөлийг хүртэл бүрдүүлж байгаагаар онцлогтой. Ингэснээр ямар нөхцөл байдал үүсэж ийнэхээр бид бараа бүтээгдэхүүндээ эргэлзэх шаардлагагүй болно. За энэний дагуу бол бид нөгөө чанартай бараа бүтээгдэхүүн авах одоо боломж нөхцөл хаана баталгаатай болж байна гэсэн үг. Стандартын мэдээллийн нэгдмэл хүртээмжтэй байдлыг хангахын тулд Монгол улсын стандартын мэдээллийн www.standart.gov.cg-ийн цахим хуудсыг 2007 оноос эхлэн ажиллуулж байна. Мөн 2020 оноос стандартыг цахимаар худалдан авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд хамгийн сүүлийн хувилбарыг 2024 онд дахин шинчилж ашиглалтанд оруулжээ. Монгол Улсын стандартын мэдээллийн нэгдсэн сан болох e-standart.gov.cg-ийн вебсайтыг бид бүхэн e-Mongolia болон e-standart.gov.cg-ийн e-Mongolia application за гэргээ киоскуудаар бол дамжуулан унших болон хэвлэж авах боломжтой болж байгаа. Татаж авах боломжтой болсон. За энэ нь бол төрд байгаа мэдээллүүдийг буюу стандартын мэдээллийн нэгдсэн сангуудаас Монгол Улсын иргэд аж ахуйн нэгжид бол стандартыг бол цаг алдалгүй харах боломжтой байна. Та e-Монгол зэслүүгээ ороод стандартын захисан сангаас өөрийн одоо хайж байгаа стандартуудыг түлхүүр байдлаар юм уу код байдлаар хайснаа тухайн стандартууд нь танд үзэх хөлбөрөөр танд харагдах болно. За ингэж үзснээр таны одоо эрхэлж байгаа үйлчлэгээ болон тухайн орчны болон бусад стандартуудыг бол та бүхэн батан авах боломжоор бүрдүүлсэн байгаа гэдэг бол хэлье. Төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр стандарт хэмжилсэн газар маань стандартын цахим сан одоо үүсгээд за энэхүү цахим санг бол одоо амжилттайгаар одоогийн байдлаар 2023 оноос эхлээд e-Mongolia буюу төрийн үйлчлэгээний нэгдсэн системд холбож амжилттай холбосны үндсэн дээр одоо 6779 бол цахим стандартын одоо энэхүү одоо үйлчлэгээр дамжуулаад одоо үзүүлэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл одоо иргэд аж ахуйн нэгжүүд маань өөрийн байгууллагын шаардлагатайгаа стандартыг e-Mongolia системийн нүүр хуудаснаас хандгаад бэкэнд болгож ашиглаж байгаа стандартын цахим сангаас өөрийн хүссэн аж ахуйн нэгжтэй тохирсон тэр стандартыг бол худалдаж авахын боломжийг бүрдүүлснээр 2023 оны 6 сараас өнөөдрийг хүртэл 230 гаруй мянган хандлттай ийм үйлчлэгээ болоод явж байгаа. За стандарт хэмжээ зүүн газрын удирдлагын зүгээс бол захимжилтыг одоо үр дүнтэй хийх талаар олон үйл ажиллагааг бол төрийн зохион мүлгээний зохицуулалтын газартай хамтран зохион байгуулж байгаа. За төрийн зохион мүлгээний зохицуулалтын газрын үндсэн бас нэг гол чиг үүрэг бол төрийн үйлчлэгийг захин хэлбэр шийдвэрлэж иргэдэд тэгш хүртээмжтэй өргөх асуудал бол байдаг. За энэ хүрээнд бол стандарт хэмжээ зүүн газрын 6700 орчим одоо стандартыг одоо Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа энэ стандартуудыг e-Монгол аппликейшн болон улсын хэмжээнд нийт 790 орчим ба хурдан киоскн дээр одоо бас нэвтрүүлэхийн ажлыг бол хийж гүйцэтгээд байна. За ингэснээр иргэд бол аль ч одоо хурдан цэг, хурдан киоск e-Монгол гар утасны аппликейшнаараа энэ стандартыг одоо шууд үн төлбөргүйгээр үзэх хэрвээ татаж авахар бол тодорхой хэмжээний төлбөр одоо төлөх юм боломжтой байгаа. Мөн энэ одоо тухайн байгууллагаас за нийт 24 үйлчилгээг иргэдэд бол хүргэдэг байгаа. За үүний 10 орчмыг нь бас саяны одоо үндсэн 3 суваг дээр бол төрийн үйлчлэг захин хэлбэр шилжүүлэхэд хүргэж бэлэн байдлыг бол ингээд хангасан байна. За цаашид бол тун утгагүй 2025 онд багтаагаад за үлдсэн үйлчилгээнүүдийн захин хэлбэр шилжүүлэх ийм боломжтой. Тийм учраас иргэд бол цаашдаа стандарт хэмжил зүүн газартай холбоотой үйлчилгээг одоо захин хэлбэрээр аль сувгаас авах юм бүрэн боломжтой болсон байгаа. Мөн бол өнөөдрийн хүртэл бол e-Mongolia системд
стандарт хэмжил зүйн газраас холбогдсон нэгэн үйлчилгээ бол стандартын мэдээлэл авалгаа гэдэг үйлчилгээ байна. Эдгээр үйлчилгээнүүдийг захимжихаас өмнө аж ахуйн нэгжүүд, иргэд, хүн хуулийн этгээдүүд маань заавал өөрийн биеэр стандарт хэмжил зүйн газар дээр одоо төгжрэлт цаг зав барьж очоод одоо лавлгаа зөвлөгөөгөө аваад ингэсний үндсэн дээр одоо айл дансанд ямар төвөрөх хийх үү, хэдэн төвөрөг одоо хийх үү гэдэг ингээ явдаг байсан бол өнөөдөр бол ерөөсө 3-аас 5 минутын хооронд одоо цахимаар одоо үйлчлэгээнүүдийг бол авах боломжтой болсон нь стандарт хэмжил зүйн газрын одоо цахимдсан үйлчлэгээнүүдийн давуу тал юм аа. Стандарт хэмжил зүйн газар этгэмжлийн хүрээнд тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн үйлчилгээ, менежментийн тогтолцоо, баталгаажуулалтын нэгдсэн систем буюу CERT-ийг Mansim Gov цэгмээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлж эхлээд байгаа. Энэ нь Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд туссан төрийн үйлчилгээний үр дүн чанарыг дээшлүүлж иргэд олон нийт хяналт тавих нөхцөл бүрдсэн. Иргэдийн итгэлийг хүлээсэн үйлчилгээний соёл төлөвшүүлнэ гэх зорилттой нийцэж буй хэрэг юм. Сайтыг ашиглалтанд оруулсны шалтгаан нь юу гэхээр тухайн бичиг баримтын бүрдлэг бол төр өөртөө иргэдийн болон бизнес эрхлэлтийн мэдээллийг төрөөс одоо шууд гарах буюу иргэдээс нэхэхгүйгээр тухайн лабораторийн бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээ бусад одоо бичиг үндэсний Монголын үндэсний худалдаа ажлын танхим, гарал үүслийн гэрчилгээ, за LIMS буюу лабораториос гарч байгаа үр дүнгийн мэдээллүүдийг бол нэгтгэж ингэж гаргаж ирснээр бол давуу талтай байж байгаа. За удахгүй бид хүн хөдөө аж ахуйн яамны нийт цонхны үйлчилгээ, за мөн өргөжлүүлээд сангийн хамтаа хамтарч болон төлбөргүй үеийнхээ хамтарч хийж байгаа энэ төлбөрийн системийг одоо шууд шийдэх байдлаар 21 аймаг дээр та бүхэн бүтээгдэхүүн үйлчилгээ баталгаажуулалтын үйл ажиллагааны төлбөрийн шууд байдлаар шийдэх боломжтой. Ингэснээр иргэн маань өөрөө гаргаж байгаа бараа бүтээгдэхүүн болон оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээ цахим байдлаар шийдэх буюу ямар нэгэн одоо албан хаагчтай уулзах ажилгүйгээр зохион байгуулах боломжтой тухайн системийн өөрөө ажиллаад за шинжээч дээр очиж шинжээчний дүгнэлтүүдээ гаргах ийм зорилгоор шийдсэн байгаа. Түүгээр зогсохгүй бид хиймэл оюун ухаан дээр суурилсан тухайн цаг үед нь одоо ингээд альва бараа бүтээгдэхүүний чанар стандарт аюулгүй байдлыг хянахаас гадна хэрэглэгчийн эрх ашигыг хангадаг сэтгэл ханамжийн баталгааг хангахтай холбоотой тэр хяналт үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэнэ. Өнөөдөр манай хөгжлийн бэрхшээлтэй маш олон 100 одоо мянган иргэн байна. Энэ хүмүүс бүтээгдэхүүн үйлчилгээ авъя гэхээр за одоо хөгжлийн харааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй байдаг бол хиймэл оюун ухааныг ашиглаад стандартын хяналт шаардлагын талаарх бараа бүтээгдэхүүнийхээ үйлчилгээний талаарх бүх мэдээллийг хиймэл оюунаас одоо шууд унших нь уншаад, сонсох нь сонсоод, асуух нь асуугаад авчих боломжтой. Энэ дээр хэн нэгэн одоо жижүүрлж байгаад хариулах шаардлагагүй ийм одоо боломж бүрдэх юм байна. За нөгөө талаараа бид нэр ингээд бүтээгдэхүүн үйлчилгээний стандартаа баталчих болж байна. Энийгээ цахимжуулах ажлуудаа хийгээд одоо ингээд 14 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг бид ингээд цахим платформд оруулаад хөгжүүлээд явж байна. Цаашаа улам идэвхтэй хөгжинэ. Ингээд энэ бол одоо Монгол улсын хэмжээнд мөрдөгж байгаа 6600 гаруй стандартуудыг салбараар жишээ нь уул уурхайн салбарт бол 357, эрүүл мэндийн салбарт бол 718 ч гэдэг юм уу. Барилгын салбарт 600 гаруй стандарт мөрдөгж байгаас хэдэн яг мөрдөгдөд хэний хэрэгцээ шаардлагыг хангаад байгаа юм. Хэдэн мөрдөгдөхгүйгээс болоод хэний амнаас эрүүл мэнд хохироод байгаа юм. Хэний эрх ашиг хохироод байгаа гэдгийг ялгаж салах юм одоо боломж нөхцөл бүрдсэн байна гэсэн үг. За процессын техникийн инженерчил гэж одоо манай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ бид нар хэрхэн биелүүлж ийн албан тушаалын тодорхойлолтоо яаж зохицож ийн дээрэс нь бид нар хэдэн хувь нь бид нар дэмжих процесс дээр явж ийн хэдэн хувь нь бид нар гүйцэтгэх дээр явж ийн хэдэн хувь нь бид нар одоо үндсэн үйл ажиллагааг хийж байгаа гих мэтлэнгээр одоо маш наривчлсан процессын техникийн инженерчил 4 сараас эхлээ 6 сарын хугацаанд одоо манай дээр одоо ингээд ажиллаад одоо тайлангаа одоо 7 хоногийн өмнө бид нар төгсөн. Энэ дээр ямар асуудал гарч ийн гэхээр бид нар иргэд рүү ч гэсэн захимжуулалтын асуудлыг бол маш эрчимтэй явуулж байгаа юм байна гэдэг асуудал бол гаргаж ирсэн. Төр болон бусад байгууллагатай холбох энэ захимжуулалтын ажил бол ерөөсөө байхгүй байна. Тэгэхээр бид нар цаашдаа энэ захимжуулалтын ажлаа зөвхөн одоо иргэд рүүгээ чиглэсэн, хэрэглэгч рүүгээ чиглэсэн, аж ахуйн нэгж рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа биш. Бусад зэрэгэлдээ байгаа төрийн байгууллагууд руу одоо мэдээлэл маш хурдан яаралтай яаж солилцох вэ?
тэднэртэй мэдээлэл яаж өгөх үү гэдэг асуудлыг бол зайлшгүй хангамжуулах шаардлагатай байгаа гэдэг асуудлыг бол төрийн цахим үйлчилгээний газар болон хяналтыг хэрэгжүүлэх газар Монгол Улсын шадар сайд одоо ажлын албатай хамтраад энэ ажлыг бол хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг асуудлыг бол ярьсан байгаа. Монгол Улсын засгийн газрын 291-р тогтоолоор заавал баталгаажилтанд хамрагдах бараа үйлчилгээний жагсаалтын дагуу баталгаажсан бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрэхийг гайлын байцаагчийн хяналтад зохион байгуулдаг. Энэ хүрээнд ялангуяа экспорт, импортын бараа бүтээгдэхүүнд эрүүл ахуй, хорио цээрийн хяналт болон тохирлын баталгаажуулалтын стандартын дагуу хяналт тавих нь чухал юм. Иймд хууль тогтоомжийн хүрээнд баталгаажсан бараа бүтээгдэхүүний тохирлын гэрчлэгийг гайлын байцаагч шууд татан авч харснаар төрийн ажил саадгүй хүрч иргэд аж ахуй нэгжид чирэг дэлбий болох юм. Монгол Улсын засгийн газрын 294 тогтоолын дагуу заавал баталгаажуулалтанд хамруулах бараа бүтээгдэхүүн жагсаалтын дагуу Монгол Улсын хилээр нэвтэрж байгаа болон Монгол Улсын хилээс гарч байгаа бараа бүтээгдэхүүнийг баталгаажуулалтын үйлчлэгэнд хамруулдаг ийм зохицуулалттай. За ингийн тулд засгийн газрын тохируулж байгаа стандарт хэмжээний газрын баталгаажуулалтын үйл ажиллагааг бүтээгдэхүүн үйлчлэгээ баталгаажуулалтын мэдээллийн нэгдсэн сангаар бол дамжуулж хийж байна. За энэхүү систем нь өөрөө экспорт болон импорт гэрчлэгийг өмнө нь бол олон хоног алдаж гаргадаг байсан бол бид бүхэн энэхүү системийг нэвтрүүлснээр төр өөрт байгаа мэдээллийг иргэн аж ахуйн нэгжээс шаардахгүйгээр тухайн бүтээгдэхүүн үйлчлэгүүдийг бол экспорт болон импортын гэрчлэг гаргадаг усаар давуу талтай байна. Одоо дунджаар бол 1 хоногт экспортын гэрчлэг гаргах юм боломжийг бүрдүүлж байна. За Монголын үндэсний худалдаа ажлын танхимаас гаргадаг гардаг үйлчлэгийн гэрчлэгээ хөдөө аж ахуйн иржээс гаргадаг нэг цохны үйлчлээс гаргадаг мэдээллүүдийг за мөн лабораториудаас гаргадаг лабораториудын шинжилгээний үр дүнгуудыг бид хүмүүс дуудаж харснаар иргэн аж ахуйн нэгж маань бол экспорт импортын гэрчлэгийг гаргахад бол олон материалуудыг бол гаргахаас бол зайлшгийж тухайн мэдээллүүдийг бол татаж авах боломжоор бүрдүүлсэн байж байгаа. За мөн төлбөрийн одоо системийг бол бид бүхэн оруулсан сангийн яам төрийн одоо төлбөргүй системээр дамжуулан бид бүхэн энэхүү системийг бол гаргаж ирснээр иргэн аж ахуйн нэгж маань 21 аймагтаа системийн хувьд бол тасралтгүй үйл ажиллагаа зохион байгуулж байгаа гэдгийг хэлэх боломжтой байна. Баталгаажуулалтад хамрагдах одоо бараа бүтээгдэхүүний жагсаалт гэж баталсан байдаг. За энэ жагсаалтын дагуу гайлын байгууллага одоо худалдаа эрхлэгчдээс бичиг баримтыг шаардах, за энэ баталгаажуулалт заавал хамрагдах ёстой гэдэг зүйлүүдийг одоо тавьж байгаа. За баталгаажуулалтын үр дүн, үр ашиг, за гайлын байгууллагын одоо хяналт тавих цаг хугацааг бол хэмнсэн үйл ажиллагаа. За баталгаажуулалт өргөн хүрээнд хамрагдаад энэ хууль тогтоомжийг хэрэгжүүлээд ирэхэд улсын хилээр нэвтрэх бараа тээврийн хэрэгслийн одоо чанар аюулгүй байдлаа тохирол нь хэрхэн оновчтой таарж байна гэдэг зүйл дээр бол санаа зовлтгүй зүйл болох юм. Тэгэхээр энэ хугацааг захимжуулсан бол илүү хурдан хугацаа одоо зарцуулж байна. Одоо маш түргэн хугацаанд одоо үнэн зөвийг нотлох, за баталгаажуулалтыг аль биесээр захимаар хүлээж авах гэдэг энэ том ажлыг эхлүүлсэн нь бол цаг хугацаа хэмнэсэн том үйл ажиллагаа болж чадсан гэж хэлмээр байна. За гайлын ерөнхий газар санхүү мэдээллийн технологийн төв стандартчил хэмжилт зүйн газар хамтраад гайл цагийн эмээний шинжилгээг хүрээнд стандарт хэмжилт зүйн газраас олгодог тохирлын гэрчлэгийг захимжуулаад байна. Тохирлын гэрчлэгийг гайл цагийн эмэнтэй холбосноор төр болон хувийн хвшилт аль аль даваа тал бий болж байгаа. Нэгдүгээр гэх юм бол хувийн хвшилт гайлын мөрдүүлэлтийн хугацааг хэмж өгнө. Хоёрдугаар гэх юм бол хувийн хвшлийн хөдөлмөрийн бүтээмжийг бас дээшлүүлэх өндөр боломжтой гэж харж байгаа. Энэ дээр бол одоо цаасан суурьтай бүртгэлийг стандарт хэмжээний газар очиж аваад татварын ерөнхий газрын системд онцгой акц захиалгатай ашиглах мөн гайлын мөрдүүлэлтэн дээр цаасаар хавсгадаг байсан бол энэ бүх харилцааг шууд цахимаар авах боломжтой болсон байгаа. Одоо гайлын мөрдүүлэлт хийхэд бол хяналт шалгалтын хугацаанд бас шууд нөлөө үзүүлнэ шаардж байгаа. Эндээс бол нэг цаасан суурьтай бүртгэлийг гайлын байцаагч шалгах ч юм уу тийм шаардлага байхгүй шууд цахимаар мөрдүүлэлт хийгээ явчихна. Мөн төрд байгаа их хөгжлийн систем дээр холбогдоод эндээс бол нэг төрийн үр ашигтай дата боловсруулах боломжтой болж байгаа. Гайлын мэдүүлэгт өмнө нь тохирлын гэрчлэгийг бид нар PDF-ээр авсаргаад их хуваарийн шаардаад ингэж явдаг байсан бол сая одоо 9 сарын 5-наас эхлээд стандарт хэмжилтийн газраас олгож байгаа тохирлын гэрчлэгийг бид нар гайлын мэдүүлэгтээ цахимаар холбодог болсон. За ингэхдээ гайлын мэдүүлэг нөхөн бичиг програм дээр болоод тухайн компани эргээс дээр за барааны ангиллын биткос кодоор холбоод за хүчинтэй тохирлын гэрчлэгийг бол гайлын мэдүүлэгт
татаж оруулах боломжтой болсон. За үнийг нь одоо гаалийн байцаагч одоо програм дээрээсээ бодит үннийг нь одоо хянах юм боломжтой болсон. За энэ маань ер нь бол одоо манай гаалийн байгууллагын сүүлийн захимжуулж байгаа чиглэл болох төрд байгаа мэдээллийг одоо иргэн аж ахуйнаас дахин шаардахгүй байх. За өмнө нь ингээд цаасаар байгаад PDF-ээр хавсаргаал явдаг гэсэн бол нэгэнт нэг стандарт хэмжсэн газар цахимаар олгоцсон юм чинь энийг гайлимдүүлсэн цахимаар юм холбох боломжтой болсон байгаа. Ингэсрээд иргэн аж ахуйн нэгжийн цаг хугацаа хэмжээнд за мөн одоо мэдээллийн үнэн зөв байдлыг хянах боломжтой болсон. Стандарт хэмжил зүүн газар чиг үүргийн хувьд гайлын ерөнхий газар, татварын ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, E-Mongolia төрийн төлбөр тооцооны GPS систем зэрэг газруудтай холбоотой ажиллаж, иргэдэд төрийн үйлчлэгийг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилтыг дэвшүүлж ажиллаж байгаа. Ганцхан жишээг дурдахад Сэрцэг, Масинцэг, Гөвцэгмийн системээр дамжуулан экспорт импортын тохирлын гэрчлэгээ авсан тохиолдолд гайл татварын системтэй мэдээлэл солилцдог байгаа нь улс орон тэр дундаа төрийн байгууллагууд цахим системээр ажлын уялдаа холбоогоо хангаж байгаагийн нэг илрэл юм. За гайлын байгууллага сүүлийн жилүүдэд энэ захимжуулах энэ хөтөлбөрт бол өргөн хамрагдаж байгаа. Олон төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Ялангуяа сүүлийн үед бид бүгд стандарт хэмжил зүүн газартай энэ захим холболтыг хийх тал дээр том амжилт гаргалаа. За энэ дээр бид бүхэн одоо 9 сарын 5-наас хэрэгжүүлээд эхэлсэн. За энэ тохирлын баталгаажуулалтын бичиг баримтыг стандарт хэмжил зүүн газраас шууд захимаар татах боломжийг бол хангаж байгаа. За дээрэс нь энэ баталгаажуулалт хийгдэж байгаа. За өнөөдрийн яг энэ стандарт хэмжил зүүн газартай холбогдсон процесс үйл ажиллагаа бол зөвхөн стандарт хэмжил зүүн газарт холбогдсон баталгаажуулалт хийх эрх бүхий байгууллагууд стандарт хэмжил зүүн газар дээр бичиг баримтаа өгөө тэндээсээ одоо гайлын байгууллага тэр системээс татах ийм тогтолцоотой бол явж байна. Цаашдаа мэдээж энэ баталгаажуулалт хийх маш олон байгууллагууд одоо итгэмжлийн үндэсний төвөөс бид бүгд бас мэдээлэл өгсөн 18 одоо баталгаажуулалтыг албан ёсны байгууллага байдаг. За энэ бүгд нь за олон улсын конвенц, загвар тогтоомжийн хүрээнд за бүгд л баталгаажуулалтыг бүрэн боломжтой тийм эрхээр хангагдсан эрх бүхий байгууллагууд гэж бол мэдээлсэн байгаа. Тэгэхээр бид бүгд энийгээ цааш улам цахим системээ илүү өргөн хүрээнд боловсронгуй болгох энэ шат дамжлагыг бууруулах чиглэл дээр бол хамтран ажиллах бол шаардлага байгаа. За мөн стандарт хэмжил зүүн газрын захимжуулалтыг хийж байгаа бас нэг систем нь бол хэмжил зүүн мэдээлэл үйл ажиллагаануудыг захимжуулахаар явж байна. За анхдагч буюу анхдагч загварын төвчлөнд орж байгаа бараа бүтээгдэхүүн мөн ажил бүтээгдэхүүн үйлчлэгээ баталгаажуулалтаа ажил системээр бол зохион байгуулж төр өөрт байгаа мэдээллүүдийг иргэн болон аж ахуйн нэгжүүдээс авахгүйгээр мэдээллүүдийг хүргэснээр ийм давуу тал. За эдгээр ер нь Монгол улсын стандарт хэмжил зүүн салбарын одоо бүх мэдээллийн системүүдийг бол гадаа талдаа буюу иргэн талдаа аж ахуйн нэгж талдаа хийж хийж гүйцэтгэж байна. За энэ 2025 оны эцэгт бол стандарт хэмжил зүүн газрын үйл ажиллагааг иргэдийн одоо үйлчлэг үйл ажиллагааг бид хүмүүс оновчтой байдлаар шийдэхээр бол ингэж харж байгаа. Монгол улсын их хурлаас баталсан алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт чадварлаг, ёс зүйтэй төрийн алба зорилгын хүрээнд эргэндээ үйлчилдэг, мэрэгсэн чадварлаг, эл тод ухаалаг төрийн албыг төлөвшүүлэх олон зорилтыг тусгасан. Түүний нэг нь өнөөдрийн цахимжуулалт юм. Тиймээс стандарттай шийдэл нэвтрүүлгээрээ стандарт хэмжил зүүн газраас төрийн үйлчлэгээний чанарыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэн аж ахуйн нэгжид төрийн үйлчлэгийг хурдан шуурхай, үр дүнтэй хүргэх зорилтын хүрээнд хийж байгаа томоохон ажлуудыг тоомлон үзүүллээ. Хүн бүхэн шаардахгүй бол хэрэгжихгүй. Замынхаа стандартыг сайжруулах хандаад байна. Хэслийн стандарт одоо индекс бол нэлээд доогуур яваад байгаа нь. Налуу зам тавиад өгвөл бас сайхан л Стандартыг хууль мэд хэрэгжүүлдэг, хэрэгэлдэг, шаарддаг болцгоё